Нөгөө хоёр хүн хоорондоо очих гэж боддог. Тэгээд бит хоёр pair, дараа нь микрофон pair. Тэгээ камертай pair. Маш олон pairing хийж энэ влогийг бичиж штэ. Энэ хүний чинь хөдөөнөөс ирэхийг хүлээлээ. Би тэнэг авсан яа дээ. Гоёсан. Тийм малчин айлын нөгөө гэр төрөөс хүүхдүүдтэй очиж. Хүүхдүүд тэнд officially 7 онж байгаа. Би чинь нэг хүргэж очичоод дахиад ирж ажиллаа хийж агаад хагасны өглөө яваад хагас бүтэн сандаа хоноод ахиж иргэж ирээд одоо өнөөрөө дахиад яваад авчирна. Нөгөө ном унших нэрэдлэр унтсан гэлээ. Энэ царай марыг нь хар одоо нэг маскны реклам тоглох гээд. Унтсан сте гоё болт юм байна. Яг нэг юм хаван бууд юм шүү дээ. Би яг нэг юм жин нэмэд энэ даа гэдээсэн чинь хаван байсан бэл. Тэгт сайхан унтаал. Гэрээ хаяа сөхчөөд унтаж байгаа болч ирээ маск тавьсан шиг л өрөм таараа гэдэж яваад ёо жаргасан. Утас ахгүй. Сүлжээ байхгүй. Ус байхгүй. Гэтэ яг тэр нөгөө гэр түрээсэлж байгаа малчин айл нь ингээд пошгоор нь ус спортоор авчираад дунд нь тавьчт юм байна. Тэрнээсээ бас айгүй хөрх юм ноцоос шиг юм тавьсан. Айгүйхэ дараад ус авчдаг. Бас нэг юм хөөрхөн тэндийн айгүй хөгжилтэй. Тэ гоё эсэ. Ер нь тэгэж ойрхон явмаар юм шүү дээ. Гоё юм байна. Сайхан л амарлаа. Цэнийг орцсон байгаа нь мэддэг чинь одоо алан гисэн царай авсан. Наадан болох гэж байгаа чи бид шиг алан гээ сууж идэхгүй юм байхгүй. Монголчууд л наадах болохоос дэлхийнхэн бол байдгаараа байгаад ажлын өдөр нь Monday Tuesday гэж явж л байна шүү дээ. Яг хөө тий. Тэгээ бид бас наадна. За ингээд Tech Kitchen подкастын маань дараагийн дугаар одоо энэ хүнийг хүлээгээд 2 хоног хоцорчлоо. Уучлаарай. Sorry. Бид амар яарч ирсэн ч тэгвэл чи бичлэг задлаад ийл. Тий Шри-Ланкад шоуж исэн бичлэгийн стори болсон. Нэг гартаа дуплээ, нэг гартаа коктейл ирсэн бүжгэлж исэн видео ороод ирдээ. Тэрэн дээрээ хөөе бичлэгээ хийя. Надаа байгаа. Одоо дараа 7 хоног хоцорох юм бол Парисын баарнд яаж ирсэн бэ? За өнөөдрийн дугаараар би тэр мэдээж жор ярина. Өөр өөрсдийнхээ өдөр тутамдаа хэрэгжилж байгаа химэл оюуны сонирхолтой аппликейшнуудаас ярина. Тэгээд бадмаагаас эхлэе. Окей. Боломжлол ёсоор манайх чинь нөгөө яармаг усад байдаг шүү дээ. Хот руу орж ирэх гэж бас хөөрхөн удна. Тэгээ нөгөө жолоо барьж байгаа учраас утас ер нь бол уухгүй. Тэгтээ утаснаас ингээд яг нөгөө тухайн цаг мөчид нэг юм хөшөнээрээ тэр яаж байгаа л энийг ингэ чимсэн гэдэг нэг асуултууд асуух хэрэг гардаг шүү дээ. Тэнгуут миний яг энэ утасны дэлгэцэн дээр айгүй томоор ингээд Gemini байж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд дохион дээр очиод юм уу бөглөрлийн дунд хоёр л товч дарна. Gemini-я дарна. За тэгээд Gemini ингээ холбогдонгууд энэний арталт нөгөө нэг voice хэсэг байгаа шүү дээ тий. За энийгээ дарна тий live хэсэг. Сайн нөгөө ойрын үед AI ертөнцид шинэ апдейт юу вэ? Cloud, Gemini, OpenAI дээр орж ирсэн апдейтуудыг надад хэлээд өгч. Сүүлийн үед хиймэл уян дээр нэлээд олон шинжилэлт гарч байна. Тухайлбал Google-ийн Gemini загварууд улам боловсронгүй болж шинэ боломжуудыг танилцуулсан. OpenAI ч мөн өөрсдийн загваруудад сайжруулалт хийж хэрэглэгчдэд илүү хүчирхэг хэрэгслүүдийг сануулж байна. Ойлголоо. Google-ийн нэг том мэргэжилтэн Cloud руу явсан сурагтай. Хэн гэдэг мэргэжилтэн яагаад явчихв? DeepMind дээр ажиллаж исэн нэг том мэргэжилтнээ алдсан гэсэн. Хэн гэдэг хүн байсан бэ? Саяхан Google DeepMind-ийн Нобелийн шагналт John Jumper Anthropic руу шилжсэн сураг гарсан. Тэрээр AlphaFold төсөл дээрх ажлаараа Нобелийн шагнал хүртсэн томоохон ингээд л садахтай чинь мэдээ зүдээ солилцол ингээл. Гэхдээ яг энэ Gemini гэдгийг нь айгуу сайн нөгөө ойлгох хэрэгтэй. Gemini ч өөрөө Google-ийн бүтээгдэхүүн. Тэгэхээр чин Google-ыг бол айгуу муулахгүй. Ер нь бол. Нөгөөдүүлийг Google-ээс дээр гаргаж магтахгүй. Тэгээ нэг юм алтан донд чинь балансыг бариад одоо нэг өсөндөө ардын намаас Монголын амьдрал ямар байна вэ гэхээр сайхан байгаа штэ. Ардсан намаас Монголын амьдрал ямар вэ гэхээр новшин байгаа штэ гэдэг. Яг энэ хоёрын дондор ярина гэсэн үг штэ. Ер нь бол те. Тэгэхээр яг ийм AI-тай холбоотой биш мэдээллийг бол яг гоё ингээд өгöd байгаа. Яг өөрсдийнх нь нөгөө улаан цай өрсөлдөгчийн тухай асуух юм бол бас нэг саяных шиг те. Нэг сураг байна. Сураг байна лээ. Би нэг тийм дам яриа сонссон. Тэгээ одоо яг тэгсэн гэж бодлоо. Хэлэхгүй байгаа байхгүй энэ чинь буцааж авахгүй дийл яваад байгаа болохоор тэрэн дээр мэдээлэл дээр бас контролтой байх жишээтэй. Тэрийг ойлгочих юм бол. За тэгээд нөгөө талдаа Gemini-тай бас нэг хэсэг би ингэж ярьсан. Нөгөө гадаадд очиод момидын тухай ярих үед одоо би чинь яг нэг юм
албан ёсоор сургууль сурсан хүн биш. Нөгөө миний одоо гадаад очих юм бол миний инглиш чинь нөгөө plain english. Цагаан инглиш. Эсвэл бүр нөгөө хар ярианы ямар цуу муу аа. Тий. Дүрм мөрөн байхгүй те. Тэгээд эсвэл хар ярианы англи хэл. Одоо яг чи бидний ингээд одоо хоб боддог англи хэл. Тэгэхээр шин тайзан дээр гараад нөгөө ярих үгнүүд маань нэг өөр байгаад байгаа байхгүй. Тэгэнгუთ би нэг хэсэг яаж ашигладаг байсан бэ гэхээр яг цагийн дөхүүлээд ашиглахгүй бол би нөгөө үгнүүдэд буцаага мартаад ийлээ. Тэгээд ихтгэл мэлтгэлийг ингээд өглөөд энэ одоо хот руу ингээл орж иж байхдаа бүглэрж байгаа хоорондоо л ярьж байгаа юм л та. За би тийм арга хэмжээнд дээр момедийг тийм өнцгөөс нь тэгж танилцуулах гэж байна. Хоёлоо нэг надад 15 минут өгсөн 15 минутын ихтгэл бэлдээ. Тэгээд хоёлоо ингээ боловсронгуй болсныхаа дараа слайд болгоё гэдэг ингээд Gemini чинь надтай айгүй өрхөн яг саяны нэг юм жоохон бурят магийн хүүхний яриагаар Нэрээ хэл сарна гэснээс миний жар болохоор өнөөдөр би бүр яг нэг гоё жор байгаад сүүлийн үед нь тэрийг маглаад байсан. Тий би нэг одоо яг чиний саяны хэл сурахтай холбоотойгоор надаас маш олон хүн химэл аян ашиглаад яаж хэлээ сайжруулах вэ гэж асуудаг. За энэ дээр яг нөгөө миний онлайн хичээлийн нэг бүтэн хичээл явж байгаа. Гэхдээ тэр хичээл бол солонгос хэл сурах гэж байна уу, тэ франц хэл сурах байна хамаагүй. Хэл сурж болдог сонирхолтой платформыг танилцуулахаас гадна хүмүүс нэг ийм та нар анзаардгүй нэг IG дээр ингээд юу яатсан байдаг штэ. Нэг юм киноны хэсэг мэсгээс оролцсон байдаг. Рилүүд идэв штэ тий одоо хэл зүгнүүдийг тий тэрий чинь яг ямар сайтаас тэгж авдгийг би бас хэлж өгдөг байхгүй юу. Тий тэгээ тэрий чинь хүмүүс нөгөө ойлгохдоо би бол хамгийн анх одоо 2 жилийн өмнө үзэж байхдаа юу гэж ойлгодог гэсэн. Эднэрийг кино үзэл голоос нь тастаад аваа суучид юм гэж бодсон аахгүй. Би ч гэж боддоо. Гүү штэ. Тэр чинь вебсайт гэдэг юм тастаа яг тийм. Тий Netflix-ийн киноны хэсгүүд бүр одоо баримтат киноны хэсгүүд эсвэл сэтгүүлийн хэсгүүд эдэргээд байгаа. Тэрийг би хичээл дээр заадаг байхгүй юу. Нэг хичээлээс тэрийг. Тэр чинь билүү веб байгаа. Тэгээд тэр чинь ч яг хаана энэ үгийг ямар кинон дээр хэлээд байна гэдгийг харчиж болдог байхгүй юу. Тэр артлыг нь юу ашиглаж байна? Дата. Бэлэн дата л байгаа байхгүй юу. Тэгэл кино гэдэг чинь тэр чигээрэл баг 120 минутын англи хичээл үсттэй тий. Тэгээ яг тэрнтэй адилхан англи хэл ярьдаг ус хайчилж байгаа. Өөрөө яасан сартатлах үзээд байгаа мó гэж. Сартатлах үзэж байгаа. За тэгээд би одоо энэ Elsa speaking гэдэг AI ашиглаж байгаа. Elsa-г бол монголчууд аягүй сайн мэддэг. Ягаад тэгэхээр өмнө би ягаад нэг пост оруулаад нэг анх нэг амирын болоогүй нөгөө англи хэл сурж байхынхаа 10 хэдэн жилийн өдөр яваагүй би зэдэргээд тэгээд хүмүүс амар сонирхол байсан. Тэрэн дээр Elsa AI би анх мэдэхгүй байхдаа ийм нөгөө төлбөргөө хөлбөрийг хэрэгжилжсэн байхгүй. Тэгсэн чинь манай нэг Монголын компани албан ёсны дистрибьютор болоод ороод ирчих. Тэнгүүтээ яасан бэ гэхээр нөгөөдөл чинь одоо энэ settings дотор нь нөгөө юу байгаа штэ. Хэл байгаа штэ нараа. Ямар language гэж тохируулчих. Биш. Англи хэлийг ямар хэлээр хэрэглэх вэ энэ аппликейшн гэдгийг яа. Одоо энэ language хэрэглэх хэлээ сонгох юм. Хэлээ. Одоо ингээд ингүүд хараа. Ямар хэл вэ гэхээр би бол яг англиар хэрэглээд байгаа. Вьетнам хэлээр хэрэглэж болно. Араб эртний хятад хэл Франц ингэж явж байгаа. Би ч англи мэдэхгүй шүү дээ тий. Мэдэхгүй учраас энэ аппликейшнийг би монгол хэлээр ашиглаж. За одоо ингээд change the display language буюу энэ дэлгэцэн дээр байгаа хэлээ монгол хэл болгоод өөрчилчихлөө. Болж байгааз. За тэгэнгүүт таны их хэл чинь юу вэ гингүүт би их хэлээ бас сонгох юм байна тий. Монгол хэл болгоно. За тэгэнгүүт нөгөө мэдээж гадны юм хэрэглэх гоё л доо тий. Тэгтээ энийг манай монголчууд яагаад энэ хоёрыг тохируулах хэрэгтэй гэдгийг их мэддэггүй те. Одоо жишээ нь малайз хүмүүс болохоор аппликейшнаа би англи хэлээр хэрэглэе гэж зааж өгчөөд өөрсдийнх нь үндсэн их хэл нь болохоор малай хэл ч юм уу те. Тийм. Яг иймэрхүү ингээд улс орнуудад ийм ялгаанууд байдаг байхгүй. Одоо энэ хар ингээд өөрчлөгдчихлөө. Тийм ингээд тохиргоо би энийг дэлгэцэн дээр харуулна. За тохиргоо хэл тусламж дэмжлэг агуулга шинжлэх хэмжлэгээд бүгд монголч олчж байгаа. За тэгсэн чи яасан миний профайл маань ийм юм байна. Би өөрийгөө C төвшний англи хэлтэй гэсэн байхгүй юу? За ингээд миний амжилтууд гэдгсэн чи хөөрхий бас ийм оноо өгөөд яг Duolingo шиг. За ингээд байжгаад нөгөө Tomoko Momoko гэдэг ингээд гарууд натаас ирсэн. Тийм байна. Энэ яг би энийг ерөөсөө хийсэн даалгавраар оноо аваад дээр дороо оролцоод явах юм тийм. За одоо ингэсэн чи би нөгөө C төвшний англи хэллээ. Яг ингээд шалгуулсан чинь өөрөө уучлаарай. Би хоёрын төгсгөл хавцаа явж байна. Синийгээр ороогүй байна гэдэг жаа. Тэгэхээр надад айлт судлаа оноо гэсэн байгаа гэж байна. Өөрөө агаар дээр яваад байна. Тий. За хөрсөж чинь юм байна. За тэгэнгүүт англи хэлээ ямар орчинд би одоо чи бол бизнесийн англи сурах гэж байна штэ. Анхнаасаа нэгтээ би бизнесийн англи сурах гэдэг юм а гэдгээ сонгоно. А би болохоор технологийн англи хэл сурах
сайжруулах гэдэг байна гэдгийг сонгоцсон байхгүй юу. За тэгэнгүүт ингээ айгүй хөөрхөн зөвхөн надтай технологийн англи хэлээр AI ярина. За юу ярих вэ? За одоо хоёулаа харцгаая. Дараагийн хичээл эхлэх гэж байна. За. Hi Vicky and Seiken. Ready to jump into this? Yes. Yes. Oh, би барууд арчлаа. Great. Let's explore how to express hypothetical situations using inverted conditionals. For example, should you require assistance, please do not hesitate to ask. How would you approach a challenging project if you had unlimited resources? Айгу хэцүү ингээд төсөлөө штэ тий. Өөрт чиг сорилттой төсөл байгаа штэ тий. Тэг ингээд чамд ингээд хязгааргүй их юу байгаа штэ. Их үсэр байгаа тий. Ийм нөхцөлд одоо яаж өөрийнхөө илэрхийлэх вэ гэж байгаа байхгүй. За тэгэнгүүт энийг яг одоо жишээлбэл анхны англи хэлтэй хүн би A1 гэж байгаа амар инээдтэй асуултууд ирнэ. Яг нөгөө төвшөнд нь төвшөнд нь тохирсон. За тэгэнгүүт яг ингээд ирэнгүүт чи надаар орчуулах шаардлага гарч байгаа биз? Тэгж юм. Би 2. За ингээ ярихын тулд товшно гэж байгаа биз? Ингээд гараад ирдэг байхгүй. За тэгээд яриадах юм уу? Тийм. За тэгээд за I don't understand and can you explain me more detail about it? За, юу гэж би Of course. Inverted conditionals using should allow us to express a hypothetical situation in a more formal way. For instance, instead of saying, if you need help, ask me, we can say, should you need help, ask me. This structure emphasizes the condition and is often used in formal writing or speech. За ингээд Now, can you think of a situation where you might use this structure? За ингээд энийг төр зөр юу ачаа. Яг яахтай чи яг тэр үгээр ярихад хэцүү юм шүү дээ. Тийм байгаа сте. Тэгэхээр эн чинь төвшин байхгүй юу? Төвшин шаалаад байгаа байхгүй. Тэгж штэ тий. Танд юу тусламж хэрэгтэй бол надаас асуугаарай гэхгүй байх нэ тий. Ямар нэг юм хэрэг болвол би танд туслахад бэлэн шүү. Гэдэг арай өөр юм аа гэдэг ч юм уу. Надаас тусламж хүсгэхээс битгий татгалзаарай. Энтэр гээд тий. Ингээд туслахтаа баяртай болно гэдэг үгнүүдийг англиар айгу олон янзаар олж хэлэх нь шүү дээ тий. Чи ингээ яриад байна. Ярьж жагаад ярих дасгалан дуусангууд асуулт өгөөд нөгөө дөрмийн тестүүд орж ирнэ. За бүр дүрд орно. Бид хоёр яг гэж дүрд ордог гэхээр түрүү энэний өмнөх хичээл дээр надад болохоор нөгөө машин зардаг хүн бид хоёр уулзж байгаа байхгүй юу. Тэгээ надад би $10,000 байгаа. Надад second hand-ны одоо 4 wheel гоё машин байвал санал болгооч гэд тэгэнгүүт надад зөрүүлээд яг машин зардаг хүн бид хоёр ярьж байгаа юм шиг ярьч гэдэг юм уу тий. За ийм нэг юм cool аппликейшнийг би хэрэгжилж байгаа. Тэгээд одоо энд энийг веб хувилбараар надаа энийг нөгөө Монголд оруулж ирж байгаа залуучууд амар хөөрх юм тайлбарласан. Англи хэлний багш нар хэдэн настай хүүхдэд ямар одоо сэдвэр ямар хичээл заах вэ? 12 сарын хугацаанд хичээл хөтөлбөр гаргаж өнгөт энэ ингээ бүгдийг гаргадаг. Өөрөө бас тийм AI таа. Тий, AI таа. Багштай. Тийм багштай. Тий, багш нь багштай ярьдаг. За тэгсэн чинь бид нар нөгөө ингэдэж штэ. Одоо нэг юм сургалтын төв мөвд очиод ингээд ярихаар тэр хүний мэдлэгийн төвшин буюу курсор тий мэдлэгийн хүрээнд л бид англиг ойлгох юм бэ. Тий. Одоо нөгөө багшийн мэдлэг багшийн мэдлэг. Тэгсэн чинь эн чинь нөгөө хязгааргүй AI болохоор ямар ч сэдвэр кул ярьж байна. Амар олон мэргэжлийн хүнтэй зэрэг ярих боломжтой. Зэрэг ярих боломжтой. Тэнгүүт вау гэд яагаад тэгэхээр над дээр маш олон эцэг ингэж ирдэг байхгүй. Би бүр энэ асуултанд одоо заримдаа хариулахаас төвөгшөдөг. Хүүхдээ 100 англи хэлийг сайжруулмаар байна. Сургалтын төв санал болгооч гэхээр би сургалтын төвийг биш би багшиг санал болгомоор байгаа байхгүй юу. Одоо хятад хэл сурмаар байна. Хаашаа гэвэл би хамгийн түрүүнд гэгээд уучлаарай би гэгээгээс нэгч төгрөг аваагүй байгаа шүү дээ. Юу вэ? Тий. Гэгээ төвийг санал болгоно. Ягаад тэгэхээр би өөрөө одоо гэгээ төвийн хятад хэлний хичээл яаж явдгийг маш сайн мэддэг. Миний охин сууж байсан байхгүй юу. Тэгэхээр тэр хичээлийн арга барил за болж өгвөл тэр гэдэг багш нар очоорой гэд хэлэх байхгүй юу. Ягаад тэгэхээр тэр хүмүүсийн хятад хэлний арга барил хятад хэлнээ зааж байгаа номыг нь би маш сайн мэддэг болохоор ойлгоод байна тий. Гэтэл англи хэл дээр маш хэцүү. Нэг ийм сургалтын төв хилээд өгчөнгүүд нөгөө чинь одоо нэг сургуулийн англи хэлний ангийн оюутан хичээл зааж магадгүй. Эсвэл маш мундаг багш хичээл заахыг үүсэхгүй. Тэгэхээр тэр хүн нөгөө боцоод тавьж байгаа байхгүй нэг асны тийм мөнгөөрөө цаг хугацаагаараа боцоод тавьж байгаа байхгүй. Иймэрхүү аппликейшн хэрэглэжүүл цаг хугацаагаараа мөнгөөрөө боцоод тавихгүй. Зөвхөн танаас л тална. Энэ таны хизээч хичээлээ хийгээч гэж Duolingo шиг мэйл өдөр болго явуулахгүй. Би одоо Duolingo бид хоёрын мэйлийн харилцаа бол дэд түвшинд өгсөн байна.
Ямаа гэж ёстой дүүхтэй ингэж байгаа. Би чамааг нэг шахаагүй л дээ. Тийм мэйл ирэн заяа. Одоо өнөөдрийн даалгавар. Одоо ингээ орой болоод дөнгөд инхлээд нь доён гэдээ дурж байсан байхгүй. Тэгээ 11 дэх өдөр доён заяа яаж байгаа чи ичээдээ ийгээч. Би нэг өдрөө алдах гэдэг штэ гэдэг юм орж ирэн заяа. Тэндэг охин. Уг нь мөнгө зэлсэн хүмүүсээс айдаг байсан. Одоо дуутингээс айдаг болчиход. Тийм үнэн багхгүй. Чи яг үнэ. Эхлээд нь notification ирэн заяа. Ингээд доён гэл тэгнэ. Тэгээд энэ notification харангуут нэг гэсэн байдаг байхгүй. Ингээл харж хоёр болоо. Доён. Гурав дээр нь хамгийн сүүлд би чамаа шахаагүй л дээ. Тэгтээ чи яг нэг өдөр алгасах гээд байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн сүүлд дараагийн мэйл нь заяа. Чи мөнгө төлсөндөө харамсахгүй байна уу? Драма болчих тийм бай тээ. Бүр зүүдэнд орчих. Тэгээ энэ чи энэ виджет дээр энэ ногоон биш та. Одоо энэ ногоон чи виджет дээр тавингууд царай мараа бүр ийм болоод би нэг удаа нэг 2 өдөр алгасчихгүй. Тэгсэн чи ми ногоон шар шувууны нүүр нь бүр ийм болоод. Тэгээ харахаар нэрээ тийш дээ. А Элсад бол тийм байхгүй. Та юугаараа хийж болно. Энд чинь одоо нөгөө ер нь энэ хиймэл онч гэдэг юм технологи ертөнцийн хөгжсөн үед бол чи subscribe хийж болно. Мөнгөө төлсөн бол хогчно. Мөнгөө төлчөөд хэрэглэхгүй бол бүр хогчин гэдэг. Тийм болчиход байгаа юм. Тэгээ Elsa AI-г одоо энэ чинь үнэ юм бэ? Жилийн $160. Гэдэг чинь Монгол мөнгөөр гаг юм шүү. Надаас авбал хямдхан $130,000. Яагаад? Юу вэ? Чи яг яасан яа? За жилдээ бодъё л та $160 өрчих нь 3,500. 600 болчихно. 3,560 таа. My god. Би гадаад яваагүй удсан юм шүү дээ. 570,000 төгрөг болж штэ. За 570-ыг хуваах нэг 470 орчим болно. Оо тийм үү. Чи 470-ыг хуваачих. Харин TBS-ийг 12 дахь хуваагаа л явж л. 12 39,000. Хүүши юу айтах юм. Сарын 39. Одоо энэ ингэж болох юм уу? Том охиндоо авч өгөөд нөгөө сургуулийн эзэлтэн бэлдээд байгаа байхгүй юу? Чи тэр тэгж тооцоод яриараа. Дүрээ нь бол яаж вэ? Анханасаа нөгөө education боловсролын юутай одоо ямар чиглэлээр яах гээд байгаа вэ? Англиээ сайжруулах гээд байгаа вэ гэдэг чинь. За надад энд хараа. IELTS band 7. IELTS-ийн 7 оноо авах юм бол ингэнүү гэд энд юунууд энэ хичээлүүдний хараа. За. Нэг энэ хичээл рүү ороод үзье тэлээ. IELTS-ийн 7-гийн хичээлүүд үзсээд. Гэтэ нөгөө зааврууд нь бүгд монгол хэл дээр гарч ирэх нь гоё юм тийм багаз. Work as гэдэг үг байх нь. Тэ тэнгүүт хоёлаа энэ яг чинь pronunciation буюу хэллэгээ засах гэдэг тий. За. Одоо яана гэж байна. К үсэг дээр акцент үг гэж байна тий. Work as. Юу гэж болчихлоо. Гахалтай. I'm working as a teacher. За. Одоо W дээр. I'm working as a teacher. Ингээд явдаг байхгүй юу? Болцоо урамтай юм байна. Урамтай хагас компьютер тоглож суус биш нөө 9 сарын тоглоом тоглож суусаас дээр юм ш наачаа. Харин тий. Манай хүмүүс уцаад ухаад тоглоом тоглоод байт. Тэгэхээр чи ингээд тоглож сууж юм байна. Магадгүй одоо охиндоо яг зорилттойгоор те за миний охин одоо яг чи 12 сарын 25 гэхэд IELTS-ийн 7 авцсан байх шүү гэвэл мэ. Зуны амралтаар чинь айгүй айтайхан юу юм шүү те. Миний жор бол ийм байгаа шүү. Нөгөө хэлтлээ яаж сайжруулах вэ гэдэг. Энийг ба штэ. Сингапур Airline-ы бүх ажилчид хэрэгэлдэг. Нэр байгуулга хэрэгцэн дэш. Шаардлагатай хэрэгцэн дэш шүү дээ. Ford биш. Мерседесэнд ах чи би ч энэгээр алах юм шүү. Бенз байгаа шүү дээ. Mercedes Benz-ийн бүгд ажилчдаа энэгээр англиний сайжруулдаг. Тэр бүх хүмүүсийг сургалтанд сурах хэцүү. Зүгээр subscription-ыг аваад өгчих юм бол болдог гэсэн. Момидын ээжүүдийг яаж англид болох уу гэдсэн. Аян өрн хүлээж. Онлайн virtual assistant-ийн англи хэл заачих юм ба штэ тий. Working буюу бизнес төвшин. Client-д business English ингэж ярина. Гэтэ би assistant, би менежер. Тэг нэг одоо ингээд баг болно ш сая ингээд хоёлаа энэ яаж яхад хүмүүсийг харж байсан штэ. Багаар ингээд нөгөө шинээр ахиц дэвшил AI chat шиг тэг ингээд байгаа штэ. Тэнгүүт нөгөө хүмүүсээ оруулчих штэ тий. Уралдаад байсан. Тэгэхээр наан цаана оруулчих штэ. KPI яга шинэ жилээр бэлэг үг болох. За момидынхаа айлс сурсаа. Энэ айлын галтгооноос гоё боллоо шүү. Тэгээ маш олон нөгөө AI ашиглаад англиа сайжруулах бай гэдэг. За би зүгээр хамгийн энгийн арга зааж байна. Сая чи нөгөө Gemini-тайгаа лайв явсан шүү. Англиар битээр чинь бас хөөрхөн хуцалцсан. Тэгтээ нэг жоохон онцгүй юм нь манай Gemini чинь айгу тийм жоохон пялдаг.
Чи өнгөг нь хэрэглээд байгаа. Үгүй би чинь про. Бид нар байгууллага дээр чинь бизнес суйт авч ашигладаг байхгүй. Окей. Тэгтээ жоохон ингээд нэг юм ингээд илээд идэх. Чи чадж байгаа шүү. Та айгүй мундаг байна. Вау, таны төвшин ямар сайжраа вэ? Тэгээд тэгэн жоохон тийм цадах маягтай заяа. Зас болчих жоо биш үү дээ. Гэтэ хоёлаа энэ өгүүлбэрийг хэлэхдээ энэ үгийг оруулж хэлвэл илүү айтайхан болно. Тэгэл нэг хэлэнгууд вау, та ямар авист юм бэ? Энэ тийхгүй. Та болж байна. Гэхдээ болоогүй учраас би танд 0 оноо өглөө. Ой. Шууд 0 юм уу те. За би энийг хаана хэрэглэдэг вэ? Чи сайн нөгөө машинд яадаг шүү дээ. Би тэрэн шиг бас төвжрэлд эсвэл хөдөө гадаа явахдаа энийгээ тавьчаал энтэйгээ яриад ингээ байж. Тийм байна. Төвжирлийн цагийг үр бүтээлтэй ашиглах гэдэг нэг юм шин юу концепц. Үгүй боловсрал. Энд чи бүр боловсролын хэмжээнд хөгжиж штэ. Подкаст сонсох уу, тэ AI-тай ярих уу, хэлээ сайжруулах уу, зурхайгаа сонсох уу одоо тэ юу кино үзэх бол хамгийн тэнэг юм бэл штэ. Энэ төгжрэлд юу ч ойлгох. Сургуульд нөгөө элсэж орж байгаа хүүхдүүд одоо эн чинь өнөөдөр ингээ бүртгүүлчих нэр сургууль гэсэнээс элсэлт эхэлсэн байна. Хэзээ хүртэл үргэлжлэх юм? 7 сарын 10 хүртэл. Наадам хүртэл. Наадам хүртэл. Найз нь гүрийж За. байна. Өдөр болгон сургууль дээр. Өдөр болгон сургууль дээр аав ээж хүүхдүүдэд дагуулад ирж байна. За тэгээд нөгөө хүүхдүүд ч одоо ингээ бүртгүүлчингүүд 9 сарын 1 хүртэл хугацаа байгаа шүү дээ. Тэгээд аав ээж нь хаашаа хөөх вэ гэдэг нэг юм дээр байгаа юм байна л да. Хаашаа явуулах вэ гэдэг дээр байгаа юм. Тэгэнгүүт ирээд бүртгүүлсэн хүүхдүүдийг та нар орж ирэхдээ ядаж английнхаа төвшнийг сайжруулчаад ороод ирээч ээ. Тэгэхгүй бол энэ AI-ийн хичээл, энэ кодингийн хичээл чинь англи хэлг бол явахгүй штэ гэдэг юм яриа. Тэгээд ингээд зарим хүүхдүүдний нэг зааж. Үеийнхэн байлгүй копи пастаас жоохон нэмээд ирээч. Соруу пастай ёо. Соруу пастай гэдэг нэг надад нэг тэгж хэлээ. Би бүр нөгөө юу гэдэг юм бол тоо гэд нөгөө бас газ таачих гэдэг штэ. Тэгээд тэгсэн чинь соруу пастай л гэлээсэ. Соруу пастай л гээд энэ их юу гэдэг чи копи паст. Очлаарай чи. Саатыг ч сайжир илүү дээ. Үгүй их тэтгэртэй гарсан байна. Настай хөө юм уу? Тий, тэр чинь одоо хэдэн жилийн өмнө баг 10 хэдэн жилийн баг 20 жилийн өмнө ахгүй юу? Одоо ихчүүл копи паст гэж хэлдэг болсон итгэлтэй. Манай ээж ATM-ийг атан бүгдийг. За тэг хэлээ ойлголцож байгаа нь их юм да, тий. Ибано. Тий. Тэг ер нь бол англи хэлийг эхэлж байгаа хүмүүсийн нэг ингээд майндсет нь юм төгс, цэвэр дуудлагатай айгу зөв ярих гад бид нар чи хичээгээ буруудаад идэм билээ шүү дээ. Зүгээр ингээд ямар ч хамаагүй өгнөд холбоод өөрийгөө ойлгуулах нь ихний ээлжинд хамгийн чухал юм билээ. Хүүхэд ахгүй намайг хятад сууж байхад манай багш тэгдэг гэсэн аахгүй. За та нар одоо нэг өөрийгөө мундаг болсон гэж бодож байна. Хажуу талын цэцэрлэг байгаа шүү дээ. Тийнд нөгөө 2 настай бацаанууд бид нар ч бүгд яг та нар шиг ярьж байгаа шүү дээ гэсэн чинь нэрээ тэр хүүхдүүд чинь айж ичих юмгүйгээр те одоо нөгөө хятад үгийг учрыг нь олоод ингээд аав ээжтэй өөрийгөө илэрхийлэх гэдэг шүү дээ тий. Тэгжэл суртан. Тийм хамл. Би нөгөө 23 он билүү шил авс тект явдаг чинь. Тэгээд нөгөө ингээд жижигхэн ийм воркшопуудад ороо суугаад би айгүй ойлгоод байгаа байхгүй юу? Айгүй ойлгоод байгаа. Тэгээ ингээд нөгөө хүмүүс асуух юм байна уу гэхээр ингээд амар зөрөгтэй гараа өргөөл микрофон бариад ингээд нөгөө яг ихтгэл тавьж байгаа тэр айгүй мундаг хүмүүс чинь асуулт сууж байгаа байхгүй юу? Би дотроо асуумаар л байгаа заяа. Тэгээд за юу лээ тэр чинь өнгөрсөн цаг одоо цаг нөгөө амар олон цаг магаа бод төбигээ бодоод эн чинь ингэж хэлхэлээ шүү амар ингээд дөрмөө бодоод байгаа байхгүй юу? Тэгэн гут ингээд зүгээр зөрөгтэй ингээд гараа өргөөд тэгээд тэр микрофон авсан нөхрийн англи хэл бол би дэрэгтэн багш. Тэр бүр ингээд зүгээр ингээ үгнүүд хооронд ингээ нийлүүлээд тавьчихж байгаа. How I can do га гэдэг би хажууд нь энийг гараа өрчөж байгаа юм уу гэд. Тэг хамгийн амар нь тэр гараа өргөөд өөрийгөө ойлгуулад хариулт авцсан. Би тэгсэн чи энд ингээ амар их асуулт хариулт ингээ байгаад байгаа мөртөө дөрмөө төбигээ бодсоор байгаа. Тэгээд би юм асуусан шүү дээ. Тэг би тэр хүний зоригийг биширж байгаа байхгүй. Вау тэр чадчлаа эцсийн бүлэг чадчлаа. Тэг ер нь хэлэг тэгж сурах юм билээ. Нөгөө хэрэглээ болж ээж хэлчин гарах юм байлээ шүү дээ. Бадмагийн нэг нууцыг хэлэхгүй 2023 онд яг ийм байсан байхгүй. Наа чи орчуулагчтай Сингапур явж исэн юм байхгүй юу? Тэгсэн шүү дээ. Яла өнгөрсөн жил Киотогийн тайзан дээр уйлуулах юм амьтан хүмүүсийг. Тэгээд дараа нь хэдэн сарын дараа Парисын тайзан дээрээс уйлуулах юм. Бас уйлуултал англиар ярина гэдэг чинь бас утга юм байгаа шүү. Тэгээ яг нэрээ миний нүдэн дээр Бадмагийн англи хэл бол үнэхээр сайжирж байгаа. Одоо найз нь ганц л юм чамд ялагдаад байгаа. Солонгос хэл. 90 өчигдрийн байдлаар 98 дахь хоногтойгоо Дуолинготойгоо үзэлцэж дээ. Минжин шинэн.
Одии эсэё. Чи ч бас намайг бодоход дайн байлтаа эхлүүлсэн байна. Би одоо чамайг хараад за нэг Япон хэлний дайн эхлүүлнэ дээ гэл тэгэл сэлмээс оглохгүй айгаал тойроод яваад. Тэгээ энэ нэг дуулинга чинь бураа шинэн, минжин шинэн гэдэг дээр намайг л үнэхээр авахгүй. Мэдгүй би яа тэр хүний нэр бураа л юм уу? Өргөлтөө бүр авахгүй таахгүй. Бураа шинэн. Харин тий өргөлтөө ингээд Яатсан би хаана өргөлтөө. бураа ши гэчээд нэн гэдэг нь жоохон удах байхгүй хоорондоо зайтай. Бураа шинэн. Сажам нин. Уг нь бол сажам ним зөв хэлчихэж байгаа шүү дээ. Тэгээ ингээд нийлүүлчихээр нөгөө төгсгөл юм уу үг юм уу мэдэхгүй ингээд холчиход гэж 98 хоног бураа шинэнтэй явж байгаа нэг хүн. Гэхдээ яах. Тэгээ эхлүүлсэн. Тэгээ магистрийн хичээлдээ бид нар чинь солонгос хэл эхлээд. одоо зоригтой хэрэглэх асуудал. Ер нь хэрэглэх л байхгүй. Тэрс нөгөө би нэг юм айгуу сайн ойлгосон нь гадаад хэлээр цэвэр ярьдаг нь биш, зоригтой ярьдаг нь хождөг юм билэ. Яг тэр тэгээ би яг тэр хүүхнээс амар ингээ урам авсан. Ер нь бол тэр гараа өргөсөн хүүхнээс. Хүүш ингэж чамааг өөрөө ойлгуулчих юм биш дээ гэд. Тэгээд нөгөө тэрний өмнө чинь заасаа би англи хэлгүй юм чинь орчуулагчтай юу юм авъя гэдээсэн. Тэрний дараа дээр за тэгэл ямар ч гэсэн төби бодохгүйгээр өгнүүд бол би мэдэх юм чинь залгаад тавьчихна. Тэгээд тэрний дараах тэр би бүр ганцаараа явсан шүү. Өвчөө үүрээд зөвөр өөрийгөө зүгээр ингэ шидсэн шүү. Тэгээ очиж хүн чинь үлсэх ихэнд ярьдаг л юм байл л дээ. Тэр хоолоос чинь онгоцын бэлгээ төлөөд ирсэн хүн чинь өөрийгөө ойлгуулдаг юм байл л дээ. Яаж хийж байгаад ингэж байгаа шүү дээ. Тэгээд яг гаргалаа оролцуулж байгаа. Тэгэл яг хэрэглэх л чухал юм лээ. Тэгтээ мэдээж нөгөө төвшин арих хэвээр. Одоо бол би энэ төвшнээр ирчээд үг залгаас гойж ил тэнэг штэ тий. Тэр чин сайжрахын тулд яг иймэрхүү аппликейшн энэ төр бол одоо яг надад яг амар тийм чухал хэрэгцээтэй үе дээр байгаа. Тэгээ одоо ч ингэ сая ингэ яармгийн иргэн штэ тий. Хот руу орж ирэх гэж манай хот руу орж ирэхтэй. Энийг ингэ сайхан яриад. Тэр устаас энэ ус руу чи 2 цаг гар явж ирж байгаа найдвартай. За өнөөдрийн жар ийм байлаа. Бадмагийнх бол юу байлаа? Gemini байсан. Минийх Elsa Speak. Gemini-г өөрийнхөө нөгөө brainstorm хийхдээ ашиглавал их зүгээр. Одоо ингээд машинд явж байхдаа би ингэж бодоод байна. Энийг ингээд ингэчүүл зүгээр өө эсвэл ингээд ингэчүүл зүгээр өө гингут хэмлээ ухааны чинь нөгөө гол үүрэг нь цаана өөрцөө ингээд нөгөө онлайн дээр тавьсан байгаа олон мэдээллүүдээс танд ингээд тэр мэдээллийг шидэлцээд бид нар чинь нэг юм Google-ийн хайлт хийгээл ингэж болох юм байна гэд нэг линкэн дээр дарж ороод ингэж болох юм байна. Нөгөө линкэн дээр дарж ороод ингэж болох юм байна гэдэг байгаа шүү дээ. Тэрийгээ л одоо ярьдаг болцсон л гэсэн үг. Бас ийм байгаа юм. Би нэг иймэрхүү юм бодоод байна. Энтэй ингээд төсөөтэй гадны бизнес ямархуу одоо аппликейшн байна, ямархуу бизнес байна гингууд тэр улсад тэгж явдаг. Тэрний онцлог нь энэ улсад ингэж явдаг. Тэгвэл би нэг ингэж монголчууд зүгээр юм шүү гингууд. Наа чи яг болж ич тэгтээ хоёлаа энийг ингүүл зүгээр юм гээд. Нэг иймэрхүү брейнсторм дээр бол ингээ яриа явж хахад нөгөө хүн чинь нэг юм ярьж зэгцэрдэг штэ тий. Ингээ бодол зэгцэрнэ, мэдлэг зэгцэрнэ. Тэрэн дээр ашиглахад бол Gemini-ийн монгол хэлний хувилбар айгу айтайхан байгаа. Тэгээ мэдээж хэлээ сайжруулъя гэвэл тэгээд дараа нь чи бураашига Gemini-тай ярихгүй юу? Яана. Тэгээд би нэг л юмас агаад энэ чинь нөгөө про хувилбар авчихсан шүү дээ. Тэгээ та $1 нэмж төлөөд нөгөө Max-тэй лайв ярих уу гэд. Дуулингач лайв ярьтыг. За. Лайв ч яхаа одоо надаас асуулт асуун штэ. Тэнгүүтээ хөөрхөн чихээ ингэж штэ. Тэнгүүт нь би хариулна штэ тий. Энэ нэг ярьдаг хэсэг юм байдیں۔ Би тэрийг айгаад скиптэй надад $1 байхгүй даа биш би айгаад байгаа байхгүй. Тэдний тэр ярахаас айгаад. Тэг чи намайг нэг солонгос тагуулаа яваадаг шүү. Тэгээ рил хүнтэй ярих юм уу? Тий. Рил хүн биш. Баавгатаа л ярина л та. Нөгөө баавгаа ч хэлцэлэр ярих гэдэг. Тий, надтай айгүй хөөрхөн яриад байгаа байхгүй. Сэдвийн хүрээнд ярина шүү. Одоо ерөнхийдөө Голопоп нэг K-pop концертын TikTok хэсэг дээр явж байгаа байхгүй. Тэг чи яг надтай солонгос яваад солонгосоор ярих уу? Урд нь ингээ оруулж би бас зүүнүүд азруу Викитэй хараад идэг байхгүй Вики. Наа чи Япон мапонд бүр ард ингээд байхгүй хүн байхгүй юм шиг зогсно. Юу гэнэ үү гэдэг. Юу ч мэдэхгүй байх чи амар. Юу гэж чи. За хэл сурах ч орлоо өнөөдөр нэлээд ширүү орлоо. Бизнес эрхлэгчдийн хувьд бол яалтчгүй нэг юм өөрийгөө илэрхийлэх хэмжээний англи хэлтэй байж тэр бизнесийг хийж байгаа нэг юм майндсет тэр хүний унган өөрийнх нь тэр бизнесийг эхлүүлсэн философи тэр чинь нэг юм яг гадны зах зээл дээр очиод хүнтэй ярихад нэг юм коннекшн үүсгэх хэрэгтэй байхгүй хэл нэвтрэлцэх биш тэрнээс арай гүнзгий төвшний мэдрэмжийн холбоос үүсгэх хэрэгтэй байхгүй энэ миний бизнесийг ингэж мэдрээд байгаа юм байна би ингэж тайлбарлах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу тэгжээч тэнд нэг юм партнер харилцаа холбоо үүсгэх хэрэгтэй болохоос биш юу гэнэ үү гэдэг ямар ч холбоо үүсэхгүй одоо миний эргэн тойронд бас нэг юм галзуу хүмүүс байна. Ямар ч хэлгүй тэ аппликейшн бариад гараад гүйчдэг. Тэ бизнес олоод ирдэг, тэ хилцээр хийчдэг хүмүүс байна. Бизнесийнхаа төлөө
маш сайн хэлийг сурж байгаа улсууд байна. Энэ хажууд байгаа хүн бас нэг хүн байна. Одоо миний мэддэг би эднийхээс дахиад мөнгө аваагүй шүү дээ. Ясны цагаан шүлгээ брэнд байгаа. За. Тэрний сэлэнгээ ихч. Шүү дээ. Тэдний сэлэнгээ ихч солонгос хэл сурсан. Өөрийнхөө одоо бизнесээ босгохын тулд одоо хятад сурж байгаа. Тэгэхээр тэн хүнд ер нь хүнд ямар нэг сурах юмд хэмжээ хязгаар байхгүй гэдэг шиг хүн бизнесийн төлөө ингэж явах. Тэр нэг юм хязгаараад авах хэрэгтэй юм билээ л дээ. Тэр зүгээр л нөгөө нэг хэл сурыг гэдэг бодол байхлаар сурдаг юм билээ. Тэр хэлийг сураад яг яах гэж байгаа юм. Нэг юм дараагийн зорилго нь байхлаар хүн чинь нэртэй тэргүү тэгэл мөнгөгүй штэ. Тэгтээ мөнгө олъё гэж бодохоор аюу хэцүү. Мөнгө олцоод яах гэж байгаа юм би утаа солих гэж байгаа гэвэл мөнгөийг амар олох гэдэг байхгүй. Зүгээр л мөнгөтэй баймар хэлсэн мөнгө чи олдож өгөхгүй ингээл амар хэцүү. Утаа солих хэл мөнгө ингээл яаж ийг л олдохгүй. Тэгэхээр зорилго чи их тодорхой байх хэрэгтэй болчиход шүү дээ тий. Тэгээ надад одоо яг энэ нөгөө браш инэн чин орж ирэхгүй байгаа чинь чи намайг солонгос тагалж явахгүй. За миний буруу. За явъя. Тэгээ ямар ч байсан Elsa Speak шиг иймэрхүү гой бас солонгос хэлний юмуд байхыг үгүйсэхгүй. Хэрвээ чи олох юм бол надад хэлээрэй заяа. Тэгээ. Тэгэх юм бол би бас солонгос хэлээ сайжруулна. Дуулингаа бол яг шар шоу намайг зодж байгаа чамаагүй браш инэн гэж цээжлүүлээд байгаа. Хөөхөн брашида баярлж байгаа. Тийм брашида минжин шинэн анна шинэн байгаа. За. Ийм байна. Тэгээд Моми дээр хамгийн сүүлийн асуулт. Момидийн нөгөө нэг манай гоё AI юм хүм маань юу болчих вэ? Момидын галтгоо юу? Момидын галтгоо тавд хөрөмжөс сүрлүүлээд дууслаа. Энэ ч их ажиллал шүү. Яг шинэ галтгоо одоо Momid AI гэдэг шинэ галтгоо бүтээж байгаа шүү дээ. Тэр чинь арталтантай яг нэг тийм тех галтгоо. Тэгээд одоо яг тэр галтгоог дотор хоол хийх жоруудыг ингээд ээжүүдэд өгөөд ээжүүд өөрийнхоороо тэр галтгоог сургаж байгаа. Нөгөө Дуковыг тогтмол тэдэн градус тэр тохируулах юм байна гэдэг шиг те хоолыг дандаа одоо пэйжний тэд дээр нь халаах юм байна гэдэг шиг сургаж байгаа. Тэгээд Momid AI-ийн арын сетап бол нэг 3 сарын ажил байлаа. Тэгээд одоо энд ингээ бэлэн болчоод Momid-ийн бүх гишүүд Momid AI буюу хэмлээ ухааныг нөгөө харилцагчийн ажлыг гүйцэтгэхдээ ашиглаад эхэлсэн. Тэгээд энэнтэйгээ бид хэд нэг юм айтайхан наадам хүртэл учраа олчих юм шиг байна. Одоо нөгөө за энийг заавал official хэрэглээрэ гэдэг тэгэхээр нөгөөх нь арталтаа ингээ сураад олон давтагдж байгаа үйлдэлүүдийг нь бид нөгөө skill буюу AI дээр чадвар олгож тэнцэн тохиргоог нь хийж өгöd энэ үйлдэл хамгийн их давтагдаад байгаа юм байна гэдэг. Яг бид хэд чинь галын фронтон дээр манад ямар захиалга их орж ирээд ямар үйлдэл хамгийн их давтагдаад ямар үйлчлэгээ хамгийн их гаргадааг нь мэддггүй байж байгаад одоо ингээд яг нэг дата цуглуулад ихэлсэн чинь яг мэдэгдэж чинь эхнээсээ энийг скил болгох юм байна гэдэг. Тэгээ скил болгоно гэдэг нь ур чадвар болгоод тавьчихаар Momid-ийн гишүүн ээж харилцагчийн ажлыг гүйцэтгэхдээ нөгөө өмнө нь шинээр ингээд промпт өгөөл ингээд идэгсэн бол одоо тийшээ зүгээр хийгээл хоп гэдэг авчдаг ингээд нэг чадвараас нөгөө чадвар руу шилжүүлээ шийдчихдэг юм болж байгаа. Нөгөө талдаа харилцагчийн одоо төлж байгаа төлбөр нь асар бага болж байгаа. Өмнө нь яг нөгөө хүн цаг гаргаж хийж байгаа юм чинь тий одоо яг ингээл 5 хүн энэ ажлыг 7 хоног нухчиж тэгээ цагаараа ингээ үржүүлэхээр чинь тэр нэг хүний дайны цалин яг гардаг байсан байхгүй одоо тэр ажлыг хийлгэхэд одоо бол тэр чинь хүн цаг нь тэр хамаагүй ингээ багасчихж байгаа. Гэхдээ бид нар энийг өмнө нь болохоор за одоо жишээ нь юу гэдгийг мис засалч хүнтэй хүн гэж бодъё л да. Тэгээ мис засалч хүн тэрэн дээрээ олон цаг зарцуулах тусам ур чадвар нь өсөж байгаа учраас тэр мис засалчийн ажлын үнэлгээ жил ирэх тусам өсөх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр хүний нөгөө бүтээмж нь нэмэгдэн те амжилттай хагалгаа хийх одоо магадлал нь өснө гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр хүний үнэ нь өсөх хэрэгтэй. Гэтэл AI-ыг сурчаад байхад ягаад Momid-ийн ээжүүдийн авж байгаа төлбөр нэмэгдэхгүй байгаа юм бэ гэхээр үгүй эн чинь нөгөө нарийн мэрэгжил биш. Нийтлэг байх хэрэгтэй чадвар болчихж байгаа байхгүй. Одоо яг энэ цаг үед те хүмүүс нөгөө Photoshop ашиглаад дизайн гаргадаг байсан хүнийг график дизайнер гэж тусдаа нэрлээд тэр хүний цалин өсдөг байсан чинь гинт Canva гарч ирээд баллсан шүү дээ. Одоо яг тэр шиг юм болоод байгаа байхгүй юу? Гэхдээ Canva бол ганцхан одоо фото эдитинг ертөнцийг ингээд disrupt хийж өөрчилсөн бол энэ AI чинь одоо манай дээр ингээд үйлчлэгээ үзүүлж байгаа 5 салбарын 40 гаруй үйлчлэгийг наач нарийн мэрэгжил бишээ хангуруудаа болгочихж байгаа байхгүй. Тэгэд мэдгүй байгаа юм аа AI-аас асуугаал энэ дээрээ промпт өгөөл ингээл ерөөсөө нэг юм төгөлдөр хуурч маяг л ажиллаж шít ингээд. Тэгэхээр тэрийг бол ингээд нийтээрээ юм болж байгаа үед бол үнийг ялцчихгүй доошлуулах нь өөрөө шудраг. Сая би нэг хөдөө айлд нэг хэд хонлоо гэж ярьсан шүү дээ. Тэр айлын үнэ нэг хямдхан заяа. 7 хоногийн 380 мянга. Тэгээд нэг гэр 7 хоногт 380 юу дагалдаж өгнө лээ. 2 литр тариг 2 литр сүү өдөр болгон. Тэгээд усын гэрийнх нь гадна авчираад өгчөж байгаа. Тэр чинь байнгын цагаан идэ.
Хүй суугаа орой ингээ сүүгээ хөрвүүлээд өрмөө авчиж байгаа өглөө бас. Тэгээд тэр чинь хүй суу за цай чанаад нэг хийх уучлахгүй. Сүүгээ угаач, таргаа угаач, сүүгээ угаач, таргаа угаач гэж өдөржин болхгүй. Тэр нэг арай чамаа дундуур нь хоолж ихэл тэгээ сүүгээ таргаа барахгүй юм чи. Тэр чи яг нэг гид цай нэгдэх чи утгаараа болох юм бай. Тэндээс нэг зүйл ойлгосон юу байсан бэ гэхээр үнэн айгу хямдхан учраас би жоохон айдас байсан. Үн хямдхан учраас чанаргүй байх вэ. Гэрн цэвэрхэн биш байх вэ. Үйлчлэгээ нь хүртээмжтэй биш байх вэ гэдэг ч юм уу тийм айдсууд байсан байхгүй. Тэгтээ биш те хөдөлмөрч хүн. Үнэн сэтгэлээсээ юмыг ингээд нэг хийчий гэж зорддог хүн. Ийм хүн ямар ч бага мөнгийг маш үр ашигтайгаар менеж хийгээд тэнд ингээд намайг очиход 5 гэр байсан. Сая буцахад 8 гэр болж байна. 3 гэр нэмээд барьж байна. Тэгэхээр одоо 7 хоногийн за 380 мянга ч бодъё. 7,380-аар ингээд 8 гэр авч байгаа байхгүй. Тэгээд ах トゥ хамаатан садна авчруулад тэр хүмүүстэй бас туслуулад тэгэл ерөөсөө нэг өглөө боссон чинь савлуур барьцсан, нэг өглөө боссон чинь волейболын юм тормор татцсан ингээ айгүй бүтээлч. Тэгээд тэр хүмүүс яг ингээ тэрийг одоо энэ тэгээд амьдралдаа юу наана энэ ч одоо энд баах ингээ хөрөнгө оруулчлаа гэж дотроо ингээ бис жоохон айцтай. Тэгтээ ингээ нөгөө тэр авч явж байгаа хүнтэй ингээ талтхан ярихад үгүй хүн чинь тэгээ хүн юмыг ингээ хүргэе гэж бодох юм бол яаж игээд хүртгэл хорвоо байхгүй юу гэд райли эзэгтэй эзэн хоёр. Тэр бүр үнэхээр ингээд нэг мөнгөний нэг юм элс ширхэг болгоныг ингээ аривлан химнээд жинхэнэ нэг юм хөдөлмөрч монгол хүмүүс тэнд байгаа байхгүй. Нөгөө юм тансаглая гэсэн бодолтой биш. Хураагаад илүү гаргаад тэдээр нь хөрөнгө оруулалт тэгээ тэдийн ингээ хойш нь хураачнаа гэд ингээд айгүй гоё ингээ менеж хийх. Наа чи амар ухаалаг арга байна. Зүгээр ингээ гэр бариад тэгээд өрөө ч өгөхгүй штэ. Тэгэл бусдын өөрөөсөө хоолундаа өөрөөсөө хийн. Та нар бол өөрөөсөө материал. Тий, тог байхгүй. Галаа асаад. Галаа өөрөөсөө тий. Модын сайхан хаглаад гэрийнхэн гадаа. Модын гэрийнхэн гадаа хаглаа сайхан бэлтэж чинь. Усын пошог бошгоор нь борт тавьчраа тавьчих чинь. Хүүхдүүд мал дагаа. Тэг хүүхдүүд хүсвэл мал дагаал тэднийх чинь тэгээд 4 мал байна. Үхэр, адуу, хонь, ямаа. Тэгэл ингээл айгүй хөдөлмөрчээл. Тэгээд үнэхээр хүн хөдөлмөрч байвал үн мөнгө нь их багтаа биш юм байна. Хөдөлмөрч биш хүн бол нөгөө манай хотын мэр асан шиг те хідэн их найд байгаад хүрхгүй ажил нь дуусахгүй ингээд нөгөө яг л тэр орж ирж байгаа мөнгийг өөр юм зарцуулаад байгаа учраас үндсэн юмдаа мөнгө ингээ хийхгүй байгаа учраас ингээл нэг юм бохир цагаан байдаг чи юу тэрнтэй холбоотой юм байна. Тэгэхээр үйлчилгээ одоо ямар ч бизнес хийхдээ те би энэчнээс нөгөө мамидын тэр одоо үйлчлэгийн үнийг жоох ингээ бууруулж байгаа да дотроо би яг зөв юм чинь буруу юм чинь үгээл ингээд өөртөө хэрэлдэж яваадсан байхгүй юу? Энд чинь бас ингээд ээжүүд бас их мөнгө олчмоор л байгаа штэ. Гэхдээ яг би ингээ ажиллаад ажил хийж байгаа ээжийн өнцгөөс харахад хэрвээ би тэр AI-ыг ингээд маш сайн ашиглаж сураад миний одоо ингээд байнгын ашигладаг юм скил буюу чадварууд тэнд үүссэн байгаа нөхцөл харилцагчаас байнга татамжтай орж ирдэг ажиллаа авлаа скил рүүгээ өглөө топ ингээл нэг 7 хоногт би нэг асуудалгүй сая төр хийчээ сууж байгаа байхгүй юу. Ингээд өөрийнхөө тооцоогоор ингээд бодоход тэгэхээр аян зөв юм байна. Хүн сэтгэлээ гаргах хэрэгтэй юм байна. Хөдөлмөрч байх хэрэгтэй юм байна. Яг нуур чадвар суралцах. Тэгээд ур чадвар суралцах хэрэгтэй юм байна. Тэгээ яг нэг тэр хөдөөний тэр хөдөлмөрч айл бол юм үнэндээ биш байдаг юм аа. Тэрийг ард нь менеж хийж байгаа удирдах байгаа хүний тэр санхүүгийн сахилга бат. Тэр хөдөлмөрч зан чанар. Тэгээд өгье гэсэн сэтгэл. Энэ гурав байхад болдго юм аа гэдгийг бол үнэхээр харуулж илээ. Тэгээд манай момид бол тим ээжүүд угаасаа зөндөө байгаа. Ер нь ээж хүний ганц чаддаг юм тэр юм шүү. Өгнө шүү. Сахилга бат, өгнө, хөдөлмөрлөн. Сахилгахгүй бол хүүхэд нь үлсэн. Үлсэн. Тэгээ хоол идэхгүй бол бас үлсэн. Ямар ч өвчтөй байсан, амьдралд нь юу ч тохиолдсон хүүхдээ өсгөө суудаг ээж гэж хороо дээр байхгүй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө хөдөлжээж олох ёстой гэдэг юм аа. Тэгээд би сурж ээж дэвших ёстой гэдэг юм аа. Аюу сайн ойлгоцсон хүмүүс байдаг учраас яг энэ одоо ийм болно гэдэг нэг юм момидын системийг ингээд strap хийгээд pivot хийгээд нөгөө хүмүүстэй ингээд танилцуулж байгаа шүү дээ тий. Би ямар олон англи хэлж байгаа. Тийм л strap хийгээд pivot хийгээд үдсээр нь өөрчлөн гэсэн үг шүү дээ. Одоо pivot гэдэг чинь тий. Тэгээд танилцуулахад үгүй гэж эсэргүүцсэн ээж байгаагүй. Окей, nice. Бид нарт нөгөө үйлчлэгээ авж байгаа харилцагчид маань үн хямдраад олон үйлчлэгээ зэрэг очино. Тэр хүмүүс бага мөнгөөр өндөр бүтээмжтэй юм авч ийн. Окей болж байна. Бид нар буцаагаад ажиллаад энийг нь богино цагт хийж чинь nice болж ийн гэд. Би нэг юм хэрвээ хүмүүс эсэргүүцвэл ингэж тайлбарлана да гэж жоо үг бэлдсэнс байхгүй юу? Ямар ч тайлбар их шаардлага гараагүй. Тийм шүү дээ. Ягаад тэгэхээр чи ингээ хийдэг байсан талхыг нь тэр чинь ингээл талхаа барих гал асар их хөдөлмөрлөдөг байсан.
Тэгэл эцсийн бүтээгдэхүүн талах штэ тий талах гарах штэ. А гэтэл чи хийдэг байсан талхных нь одоо жорыг нь сайжруулад сайн 100 авалгцсан байхгүй юу? Тэгээд нэг дор нэг талах барьдаг будаа шагчиндаа нэгийг барьдаг байсан бол ингээ 200 барьдаг болгоцсон байхгүй тий. Одоо харамсалтай нь гэх үедээ технологийн давалгаагаар маш олон ажлын байр яг ийм түвшин рүү орж байгаа. Зарим хүмүүс үнэтэй санал нийлэхгүй би одоо AI ч худлааштай ч гэдэг юм наад хөгжилж одоо мод ингээ явахгүй дараагийн түвшин рүү орно ч гэдэг юм эсвэл өөр юмруу орно гэж ярьж байгаа хүмүүстэй ч таарч байсан. Гэтэ гашуун үнэтэйгээ бодит үнэтэйгээ нүрээ тулаад дараагийн түвшинд би яаж одоо эртхэн тэтгэвртэй гарахгүй хуршиг байх вэ гэдэг юм л хүндрэлтэнд тулчаад байна л та. Тэгээ тийм болохоор би одоо сар болгоны 10-ны өдөр болгон онлайн хичээл зарлж нэг хүн тэгсэн ямар үнэтэй юм гэхээр би 2024 оны 12 сараас хойш үнэ нэг ч нэмээгүй байгаа. Ихснэрэл явж шүү. Ихснэрэл явж байгаа шүү. Тэгэл ингээд нөгөө юм л олдол өөрийнхөө рекламчих гэдэг яасан чи. Тэгтээ эн чинь нөгөө эцсийн бүлэгтэр чинь нөгөө хүний сайжрахны төлөө байхгүй юу? Уг нь энийг ингээ ойлгочвол хорвоо ингэж өөрчлөгдөд байгаа юм байна. Технологи ийм болоод байгаа юм байна. Тийм учраас би ажилдаа энийг ашиглаад бүтээмжээ нэмчих юм байна. Тэгэхгүй бол өөр шинэ үеийн одоо сурч байгаа ажиллах одоо нөгөө ажлын байранд шинэ орж ирж байгаа хүмүүс чинь энийг эзэмшсэн байгаа учраас намайг ийм байдлаар оруулчих юм байна. Тэгэхээр би ажлаасаа одоо халагдах ч юм уу эсвэл миний ажлын байр огт компанид хэрэг болох ч юм уу. Ийм юм би ордон сонгогдол гэж байна шүү дээ. Ийм юм тохиолдох юм байна гэдгээ ойлгочих юм бол уг нь өвгт нь хэрэгтэй байхгүй. Тэгээ яхав тэгэл одоо буянаараа. Хөвцөө ягаараа. Одоо тэр тэгжил хэлээ дээ. Өөр одоо юу хэлээд ойлгох цагтаа л ойлгох шүү дээ хүн. Тэгэл одоо цаг нь болоод ойлгох сайн л цаг нь болоогүй бол одоо тэгэл муулаад явж хахаас биш яах вэ? Анх нөгөө Photoshop гарахад санаж гинөө биш ээ Canva гарахад санаж гинөө. Наа чин Photoshop те та нар ийм ямархан орлно гэж бодоо юм одоо яг Photoshop дээр зураг эдитэлдэг хүн амар ховор штэ. Одоо бүр хөөрхий Canva-гааж баг ашиглах нь ховор болж штэ. Одоо prompt өгвөл нөгөө хэд чинь бүгдэн дээр ингээд зураг гаргаж өгöd Canva баг тэрийг застдаг. Түүл болоод штэ одоо. Cloud энэ дээр гаргаж ирэл Cloud юм хийлгэл тэгээ. Cloud дээр prompt өгөж гаргаал. Одоо манай хамт гэж байгаа. Cloud дээр prompt өгөж гаргаад тэгээд нөгөө хүн би тэр Cloud design чи хэрэглээд надаа нэг л санаанд өгөхгүй байна. Prompt зөв өгнө. Гэхдээ prompt зөв өгөөч. Эсвэл бид тэр аюус нөгөө pair хийх бах тий. Сая хоёлаа нэг pair хийсэн. Pairing аюус авах. Тийм байна. Чи Canva-га холбосноо Cloud-тай? Ага холбоо. Ягаад гэвэл чи Canva аккаунтаа ингээ холбож штэ тий. Тэгэнгүүт тэр чи хоёр өөр имэйл хаягаар байгаа шүү дээ яг. Би Cloud дээр төлбөр төлдөг нь миний Gmail ахгүй. Чи уусаа connect гэх тэгэнгүүт Canva руугаа нэвтэрч орно. Ямар мэйл хаяг байх нь хамаагүй. Canva руугаа нэвтрээд очих гэдэг. Тэр мэйл хаяг нь хамаагүй юм тий. Canva аккаунтыг л Cloud өөртөө холбож. Окей. Тэр холбосон тэр моментоос хойш чиний дизайны одоо тэр нөгөө вкусыг ойлгож байгаа байхгүй. Миний өмнө хийсэн ажлуудыг хараад байгаа. Нэг сайхан чи нэг иймэрхүү дизайн таашаад. Тийм баха нэг пэринг хийж болдохгүй. Би тэгээд энэ бадмаа худлаа ирнэ гэж байх уу? Cloud буруу ажиллана гэж байх уу гэл. Дизайныг нөгөө амархан хэрэглэхийн тулд анхнаасаа би холбоцсон байсан юм. Тэгээ холбоод Cloud дээр prompt өгж байгаа хэдэн дизайн. Тэгээ намайг аягуулсан ойлгоцсон байжсэн учраас энэ хүн нэг иймэрхүү мөстөгдөө гэд нэг 2 удаагийн prompt гаргаж өгвөл надад за. Би чамайг хэлснээр чи маргаашчвал хэд үзээд гэлээ. Нааша хар. Нааша хар ихээр толгойд эргэж хараад би цааш гараад. Хэрэг нааша хар гэсэн би наашаарсан толгойд зүүж харсан. За тэр ч яах вэ? За одоо ямар ч байсан. Дэби бараг нэг урд болчихлоо. Урдчул иймэрхүү юм бол. Тэгээ сүүлдээ бол эхлээд би нөгөө Cloud design чинь бас хөөрхөн кредит ундаг байхгүй юу? Кредитээ гамнахын тулд яадаг вэ гэхээр эхлээд Cloud design дээр өгөх гэж байгаа prompt-о ноутбук хэлэм дээр өнгөрсөн дээр ярьсан тэр чинь нөгөө би нэг co-founder үүсгэсэн байгаа даа шүү дээ тий. Тэрнтэйгээ нөгөөхөө ингээ ярьж байгаа юм. За нэр уус тэгэл ер нь бусад улсын одоо ямар юмны лого могоо тий миний ялгарх байдал тэрийг харж агаад за окей энэ таалаг чинь би яг энийг хэлмээр байгаа учраас надад prompt-ыг гаргаад өг гээд тэрийгээ copy доод Cloud design дээрээ тавиад тэгэхээр намайг бодвол хав илүү prompt зөхөж байгаа юм л да заадах. Нөгөө хин цагтаа тэгсэн байсан ш нөгөө юуны про ямар юм блэ? Манай нэг золоо хин хоёр чинь. Procraft. Золоо цагтаа Facebook дээр та нар AI даалгавар хийж явах хооронд юу хийж ийн гэсэн чинь нэг хүн доор нь өөр AI-д өөр даалгавар өгөөл сууж ийн.
Тэр шиг юм бэ тий. Чадalтай компьютертэй юм бэ тэр. Тий, тэгэнгүүт Хоёр даалгавар генерate хийхэд бол компьютерийн спүүчээс л аваа ажиллана шүү дээ. Одоо минийх болоод байлаа ш. Минийх лаг юм угээд байхгүй. За. Тэрнээс биш нөгөө ч ингээ бодоод ингээд аль нэг нь хийхэд нөгөө цаг ингээ зарцуулаад ингээ. Ингээ зэрэг ингээ асаач байгаа бүгдэн дээр нь болоод байгаа ч тэр ихгүй. Тийм байх. Аюу сайн чиптэй компьютертэй л байхгүй. За тэгээ дараагийн tech kitchen цувралаар ямар жор сонсмоор байгаагаа нээлттэй хэлж болно шүү. Тэгээ бид хоёр тэр жорын тухай ярилцж болно. Эсвэл бид хоёрын дараагийн жорыг хүлээх юм бол байж болно. тэгээд чи алгахтайгаар weekly орохгүй бол бичлэг задрах аюултай байгаад. Одоо Парисын баарнд яасан тухай бичлэгийг сторигоор орно. Хэлсэн шүү би. За окей. Бай бай. Бай бай.